Ховд аймгийн Жаргалан суманд байрлахын төв халуун усны газар бид бүгдийн одоо хүлээлт өндөр байгаа ийм нэгэн худалдаа авалтын ажиллагаа явагдаж байгаа. За энэхүү ажиллагаа маань нийт 2.7 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй 2021 он зарлагдсан ажил. За Ховд аймгийн Жаргалан дургамал хэмээх хязгаарлалтын хувьцаат компани энэхүү одоо худалдаа авах ажиллагааг авсан. За энэ ажиллагаа маань одоо нийт ховччууд харж байгаа нэлээд барилгын дийлэнхэд дууссан. За гэхдээ бид иргэдийн өмнөөс үүн дээр хяналт хэрэгжүүлэх юм үүрэгтэй. Тэгэхээр хүлээн авах комисс маань одоо дутуу ажлууд байна гэсэн ийм шаардлагуудыг тавьж байгаа. За энэ дээр онцгой нэмээд аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг одоо гарч нэмэлт инженерүүдийн мэргэжлийн хүмүүсээр энэний одоо хүлээн авах ажил нь явагдаж байгаа. Ер нь ямар нэгэн одоо төрийн худалдаа авах ажиллагааны барилга байгууламжийг хүлээн авах ажил дээр иргэд олон нийт нэлээд их одоо гомдол дагуулж байгаа. За үүнтэй холбоотойгоор бид нар өнгөрсөн жил бас Ховд аймагта барилгын чуулган уулзалт форум ийм зохион байгуулсан. За энэ дээр олон нийтийг оролцуулсан барилгын компаниуд оролцсон. Яаж бид нар одоо яг хүлээн авахтаа өндөр чанартайгаар авахгүй. Тэгэхгүй бол төр хүлээн авсныхаа дараа шаардлага тавихад одоо амаргүй байдаг. Яг хууль журмынхаа дагуу яг сүүлийн эцсийн санхүүжилтийг нөгсөний дараа бид нар үүн дээр одоо стандартыг нь хангахад эргээд нөгөө гүйцэтгэсэн компани руугаа холбогдох ийм дүрм журмын харилцаа байдгүй учраас бид нар одоо эцсийн санхүүжилтийг нөхөхөөс өмнө бүх шаардлагыг хангасан байх. Ялангуяа олон зүйлүүд нүдэн дээр ил харагддаг биш зүйлүүд байдаг. Ийм одоо нарийн сантехниктэй холбоотой ажлууд яг нарийн мэргэжлийн одоо инженерүүд холбогдож ажиллах ийм зүйлсүүд байгаа. За яг бид бол шаардлага тухайн одоо шалгарсан компани тавьсан байгаа. Компани зүгээс нэмэлт одоо хийж хэрэгжүүлэх ёстой ийм ажлууд үлдсэн байгаа одоо.